За бас нэг ахаад нэг зүйл л та. Одоо ингээд ер нь бол энэ шалгах хэвээр юмудаа шалгах чи доош явах юм болов би бол доош харж байгаа л да энэ ийшээ харж байгаа. Тэгсэн чинь энд сая энэ оройг түрүүний жишээн дээр штэ үзүүлсэн ингээд шалгацсан. Одоо энийг шалгацсан чинь тийш явахгүйгээр энэ ёроолоо шалгана гэж би бодож ирсэн байхгүй. Тэгсэн чинь ийшээ ингэж явснаа ийшээ баахан рейнжилсэн хөдөлгөөн хийж ич баахан консультацийн хөдөлгөөн хийж ийснаа ингээд доош яваад өгч байгаа байхгүй. Тэгээд ингээд харсан чи одоо энийг хараарай. Айгу 1 2 3 ийм шалгасан юм орой үсгчээд яваад амар сэтгэл сэвтэн юм үлдээчээд доош явах гээд байгаа байхгүй. Энийг ийм сони юм үлдээчээд явна гэхээр надад айгу тийм итгэл төрөхгүй нэг л итгэл бишрэл нэг л төрөхгүй байгаад байгаа. Тэгэхээр өвдөгөр явахдаа нөгөөдхийг ингээд хараа шалгаад үзчихлээ юм л да. Тэгсэн чинь хараарай одоо. Энд орой хийцэн заяа. Энэ орой нь болохоор энэний шилжүүлэгчийнх нь пулбэкийн орой. Энэ болохоор үндсэн хөдөлгөөнийх нь пулбэкийн эхэлж байгаа цэг. Энэ хоёр давцчихж байгаа. Тэгэхээр нэг цэг л гэсэн үг. Тэгээд энд ирээд тулаад дууссан. Тэгэхээр энээс цааш явахгүй гэсэн үг шүү дээ. Энэ хоёр чи хоёр юм татгцээ. Энэний таталт хоёр нэг юм дээр байгаа учраас ерөнхийдөө нэг цэг дээр энэ хоёр гэдэг цэг бол эцсийн сүүлийн цэг гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр асуулт юм. Одоо тэгвэл энэ өөрийнхөө хөдөлгөөнийг хинжээсэн гүйцэлтэд хийцэн гэж үзэх байхгүй энэ тохиолдолд. Хийцэн бол одоо энэ хайчих вэ? Би тухайн үед бодсон. Тэнгүүтээ энийг хийцэн чинь энэ нэг юмыг яалтчихгүй энийг хийгээд дуусчих байгаа чинь дэш явах юм байна гэж бодоод би баа захиалга ишээ өгсөн. Эндээс л орсон л да юм. Тэгээд юу болсон? Ийм юм боллоо. Энийг бас анзаарчих юм байна.